Level Up хөтөлбөрөөр албан ёсоор зарлаж байна. Сайн бацгаана уу. Өдрийн минь борлуулалтын газар тэр тусмаа худалдааны төлөөлөгч жолооч нартай зориулсан дөрвөн шатлалт Level Up хөтөлбөр маань 2026 оны 5 сарын 1-ээс зарлагдаад одоо уралдаан маань эхлээд явчихсан байна. Бүх худалдааны төлөөлөгч нар маань beginner төвшнөөс эхэлж байгаа. 3, 4, 5 сарынхаа дундаж төлөвлөлтөөр 5 сарда хэдэн нар маань эксперт ах уу, про төвшөнд ажиллах уу, сениор төвшөнд очих уу гэдэг нь одоо энэ сарын гүйцэтгэл маань хэдэн нарт маань их чухал ач холбогдолтой байгаа. За тухайн одоо level up хөтөлбөрт болохоор сувг болгон дээр өөр өөрсдийн тийм шалгуур үзүүлэлт тавьж өгсөн байгаа. За заах жижиглэн орон нутгийн чиглэлд болохоор шалгуур үзүүлэлтүүд нэжлэхэн амжилттай цэг байна, буцаалт байна, авлага байна. Авлагатай орсон хэсэг нь хамаарч байгаа. Тэгээ амжилттай цэгүүд байна. Тухайн одоо тавиудж өгсөн 5 үзүүлэлтийг 80% хүргэсэн тохиолдолд сениор төвшөнд очиж байгаа. 90 болон түүнээс дээш төвшөнд хангасан тохиолдолд эксперт төвшөнд очиж байгаа. 90-ээс дээш 95% та хангасан тохиолдолд про төвшөнд очиж байгаа хэдэн нар маань. За про төвшөнд очисноор хэдэн нар маань тухайн сарда 50 сая хүртэлх зээлингээрээ хийх боломжтой болж байгаа. Тухайн сарын тоолгоноос чөлөөлж байгаа. Сүлжээ дэлгүүр талхлаараа лимит гэтэрсэн харилцагч нар дээр бараа бүтээтгүүнээ нийлүүлэхэд ямар ч асуудалгүй хийвэн байх болно. Түүнийгээ дагаад бас бордуулалтын жолооч нь ч гэсэндээ 800 мянган төгрөгийн урамшууллыг цалин дээрээ нэмээд урамшуул байдлаар авах хэрэгүүд нь өсөж явж байгаамаа. За 3, 4, 5 дугаар сарын урамшууллын нийлбэр дөнгөхлөөр одоо 3, 4 дугаар сарда ахиус сүлгөөгөө 100% хангахчихсан нэг ч барааны гүйцэтгэлээ тухайн сарын 60% хангасан байж болно, 70% хангасан байж болно. Хэдэн нарт маань бүгд нээлттэй байгаа. Энэ сар түүнийгээ баттгаад ахиус сүлгөөгөө 100% хангаад нэгж барааныхаа гүйцэтгэлийг тухайн сарынхаа хэдэн хувьд хангах хэрэгтэй байсан тэр хувьдаа хангаад буцаалтаа 2% бариад амжилттай цэгийг гүйцээгээд нэг шинэ барааныхаа байршуулалттай анхаарсан тохиолдолд энэ сарда хэдэн нарт маань бүх хэдэн нарт маань боломж яг нэг ижил байгаа. Про төвшнгөө 3 сар хадгалаад явсан худалдааны төлөөлөгч нар маань iPhone 17 Pro Max-ийн чийзэн болон түүнийгээ дагаад борлуулалтын жолоочт маань урамшуултайгаа учраас 2026 он эхлээд урамшуултаа хүрээ зоригээд эхэлчихсэн төлөвлөжсөн байгаа худалдааны төлөөлөгч нарт маань нээлттэй гоё урамшуул зарлагдсан гэж бодож байгаа. Сүлжээ сувгтны 5 сувгт хуваагддаг 29 хэдтэйгээр яг одоо ажиллаж байгаа. Манайх сувгийн хувьд болохоор хүрэх боломжтой хэдэн нартыг одоо аль хэдийн төлөвөө боловсруулчихсан байгаа. 3, 4 сартаа хүрчихсэн хэдэн нар маань энэ сарын хувьд ахиус төлөвөөгөө хангаад нэг барааныхаа гүйцэтгэлийг анхаарад хамгийн гол нь бид нар дээр буцаалтлын асуудал байна. Буцаалтын асуудлаа шийдсэн тохиолдолд энэ сар про төвшин дээр ажиллах боломж бас бий гэж харж байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө хариуцсан хэсгийн худалдааны төлөөлөгч нартайгаа ихний ээлжинд хурал хэлбэрээр зарлаад танилцуулаад яг тэр зөвшөөрлөгөө одоо зориод явж байгаа. Гэрийн дистрибьюшн сүлжээ сувгийн манай 2 худалдааны төлөөлөгчтэй энэ сувгууд хамгийн их боломжтой байна гэж хараад бид нэр их баяртай хүлээж авч